Энэ их зовлонтой асуудал байдаг шүү. Улс төрийн хүчнүүдийн, улс төрчдийн захиалгаар ингэж ажиллаж исэн ийм гашуун түүхэл бас манай энэ хууль хүчний одоо энэ АТГ-ийн удирдлагад байдаг гэж би боддог. Сонгуульд өгөхөр баахан улс төрчдийг бариад, баахан улс төрийн намуудын нөхдүүдийг бариад, сонгуул дуусангууд ямар ч асуудалгүй байна гэж суллаа тавьчихдаг. Тэгээд тэрүүгээр нь баахан сонгуулийн шоу хийдэг, PR хийдэг. Ийм байдал байдаг. Энийг одоо таслан зогсоох ёстой шүү. Ийм юм байжвал хэрхэвч болохгүй. Хоёрдугаар захих зүйл бол энэ бас одоо энэ хууль хүчний одоо янз бүрийн хүмүүс энэ хувийн хвшлийн бизнес эрхэлж явж байгаа хүмүүсийг дууддаг, дарамталдаг, жижиг сажиг зүйлээр одоо өөсөв гаргаж байгаа. Тэгээ мөнгө төгрөг нэхэж авдаг гэдэг ийм одоо зүйл их яригддаг. Энэ үнэн утлаа нь мэддэхгүй боловч зарим хүмүүс одоо ийм баримттай материалтай гэж ингээл ярьж ирсэн тохиолдлууд бий.